Double Stage компаниас зохион байгуулж байгаа тодруулж хэлэх юм бол 2013 онд анх үйл ажиллагаагаа Дэлхийн цирк Монголд 30 жилийн дараа нэртэйгээр эхэлсэн Дэлхийн цирк Монгол төсөл маань өнөөдөр 2026 оныхаа тоглолтыг Асаад циркл буюу Улаанбаатар хотод 4 сарын 18-нд тоглолтоо нээхэд одоо бэлтгэл ажил үндсэндээ 100% хангагдсан гэж хийж болохоор байна. За өнөөдөр Дэлхийн цирк Монгол 2026 тоглолтод маань олон улсын 12 орны циркийн жүжигчид Double Stage компани урилгаар Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байж байна. За бэлтгэл ажил бол үндсэндээ 8-9 сарын хугацаанд үргэлжилсэн. Тэгээд нийтдээ 12 орны 70 орчим олон улсын циркийн жүжигчид Монгол улсад Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна. За энэ удаагийн тоглолтын дэлгэрэнгүй мэдээлэл гэх юм бол нийтдээ 12 орны Монгол, Орос, Хятад, Чех, Израиль, Итали гэх мэтчний 12 орны циркийн жүжигчид бидний урилгаар Улаанбаатар хотод ирсэн. За тэгээд өшөө дээрээс нь тодруулж хэлэх юм бол өмнө нь Дэлхийн цирк Монгол тоглолт маань зөвхөн Улаанбаатар хотод тоглодог байсан бол энэ жилээс буюу 2026 оноос эхлээд маш олон орон нутгаас үзэгчдийн хүсэлт ирсэн. Энийг бид нар бас нэлээд нухацтай ач холбогдлогоод судалж үзээд төвийн бүсийн буюу Дархан хотод Дархан United Arena-д Дэлхийн цирк Монгол тоглолт маань ингээд аялын тоглолт маань үргэлжлээд ингээд явах ийм одоо сайхан завшаантай ажил маань одоо урагштай ингээд явж байна. Тэгээд мэдээж тоглолтод маань бол Double Stage компани ерөнхий зохион байгуулагчаар за тоглолтын ерөнхий найруулагчаар та бидний хамгийн сайн мэдэх Юрий Никулин гэж мундаг алиалагч байсан. Энэ хүний нэрэмжит Москвагийн цирк байдаг. Энэ циркийн жүжигчин найруулагч Дмитрий Чернов та бүхэн маань одоо аль хэдийн мэддэг болсон байх. Яагаад гэвэл энэ жил 3 дахь жилдээ бид нартай хамтарч ажиллаж байгаа. За дээрээс нь энэ удаагийн тоглолтод маань бидний хамгийн их одоо гүн тусалцаа үзүүл тусал дэмжсэн ивент тэтгэгч компаниуд байгаа. Тэгээд мэдээж Burger King компани маань ерөнхий ивент тэтгэгчээр ажиллаж байгаа. Энэ жил бас маш олон барнууд ирсэн. Тэр утгаараа тохиолдлоогүй юу хэлж мэдэхгүй. Ямар ч байсан Ice Mark компани Бамбар заримгны маань 30 жилийн хойд болж байгаа Бамбар заримг маань бас энэ жил ивент тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа. Мэдээж энэ олон улсын жүжигчдийн аюулгүй тээвэр тэр тусмаа жүжигчдийн тоглолтын тоног төхөөрөмжийг болон аюулгүй тээвэрлэх байдлаар бид нартай одоо 2013 оноос хойш хамтарч ажиллаж байгаа Airlink компани маань бас ивент тэтгэгчээр хамтарч оролцож байна. Мөн дээрээс нь тээвэр зуучин Эрдэнэс тээвэр нэгдэл маань бас ивент тэтгэгчээр хамтарч ажиллаж байгаа. Би яагаад эдгээр компаниудыг дурдж байна гэхээр зөвхөн хэвлэлийн баг хурал дээр би болон одоо энд ингээд сууж байгаа цөөн тооны хүмүүс мэдээлэл өгж байгаа ч гэсэн эдгээр компаниудын тусалцаа дэмжлэггүйгээр Дэлхийн цирк Монгол тоглолт маань бас бүтэх бас хэцүү байдаг. За дээрээс нь одоо та бүхний ялангуяа манай залуучуудын хамгийн сайн мэддэг манай циркийн ринг мастер, манай циркийн хөтлөгч, циркийн жүжигчин, комедиан Баяраа маань бас урилгаар бид нарт энэ жил дахиж одоо хамтарч ажиллаж байгаа. За тэгээд мэдээж энэ тоглолтод маань хамгийн одоо үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Итали улсын циркийн жүжигчин амтэн сургагч Бруно бас хүрэлцэн ирсэн. Одоо миний баруун гар талд сууж байна. За ингээд Burger компани маркетингийн албаны дарга Мөнхбат за Бамбар брендийг маань төлөөлж Бамбар маскот маань ирсэн байна. За тэгээд асуулт өгвөл асуугаад явчих. Тэгээд мэдээлэл өгөөд одоо яг бидний арталд одоо нөгөө Итали улсын 3 төрлийн 11 бар маань одоо та бүхэнд өөртөө танилцуулахад бэлэн болцсон байж байгаа. Баяраа чи суугаад мэдээлэл өгчдөг ба үргэлжлүүлээд. За үргэлжлүүлсэн баярлалаа. Тэгээд Дэлхийн цирк Монгол тоглолт маань маш амжилттайгаар одоо энэ 7 хоногийн хагас санд нээлтийн тоглолтоо хийх гэж байна. Та бүхний мэдж байгаагаар бид бүхэн урд нь Step Arena-д тоглодог байсан бол одоо үзэгчтэйгээ илүү ойртоод хотын төвд яг энэ 40 мянгатад циркийн тоглолтыг болох ёстой газар буюу Монгол улсын циркийн алтан менежна бид бүхэн тоглолтоо хийх болсондоо төлөөх баяртай байна. Маш олон жил яг энэхүү циркэд яг циркийн тоглолт болоогүй.
Тэгээ нэгсэндээ бас дэлхийн циркийн шилдэг тоглолтоор бас нөхөө цирк маань яг циркийн тоглолтоор бас нээж тоглолт хийж байгаа гэж бас Туйлын циркийн жүжигчний хувьд бас Туйлын баяртай байгаа. Тэгээд энэ жилийн онцлог гэх юм бол та бүхэн мэдж байгаа дэлхийн циркийн тоглолтоор дандаа дэлхийн циркийн шилдэгүүд ирж тоглодог. За энэ удаад бол жишээлбэл одоо дээр харагдж байгаа ингээд арзаа сэвнүүд болохоор дэлхийн циркийн урлагийн хаан үзүүлбэр буюу агаарын полиот гэж ярьдаг байгаа. Агаарын нислэгдсэн үзүүлбэр ирсэн байгаа. Мөн дээрээс нь бид бүхэн аратан амтан буюу одоо 11 толгой 3 төрлийн баруудыг авчирсан. За энэ бол Бенгалийн бар байгаа. За тэгээ бидний ярьдгээр цагаан бар, тэгээ дээрээс нь алтан бар буюу Golden Tiger гэж яригддаг маш содон зүсмийн барнууд ирсэн байгаа. Тэгээд энэ хүний удирдлаганд бол барнууд маань тоглох байгаа. За тэгээ дээрээс нь акробат, тэнцвэр, жонглер, утас, за тэгээд гимнастик гэсэн үндсэн 5 жанраас гадна нэмээд алиалагч, элэв, дээрээс нь амтан гэсэн нийтдээ циркийн 8 жанрыг дэлхийн шилдэг үзүүлбэрүүдийг бид бүхэн хотын төвдөө гэртээгээ ойрхон сургууль цэцэрлэгтэйгээ ойрхон үзэж болох нэ. За тэгээд эцэг эхчүүдэд нэг зүйлийг хэлэхэд хэрв та бүхэн бага насндаа л хамгийн сүүлд цирк үзсэн бол одоо харин өөрийн үр хүүхдүүдтэйгээ хамт яг өөрийн бага настай үзчихсэн тэр дурсамжаараа дахин аялаад гэртээ хараад ярилцах маш сайхан сэдвтэй боллоо гэж би хэлмээр байна. Та бүхэн яг дэлхийн циркийн хүү тоглолтыг гэр бүл, найз нөхөд, хамаатан садан, хосоороо ч юм уу те ир заавал үзээрэй. Циркийн урлаг гэдэг бол спорт болон урлагийн төгс хослол байгаа. Хүн төрөлхтөн өөрсдийн бие физиологоор татах хүчний эсрэг, эр зоригийн эсрэг хэрхэн тэсвэр төвчээр заадгийг та бүгдийн өмнө яг шууд харуулах болно. Энэ ямар нэгэн ам барих ч юм уу эсвэл нэг нэгэ нөхөх асуудал байхгүй. Бүх зүйл яг on time буюу шууд явагддаг тийм үнэн урлаг байгаа. Тэгээ та бүхэн ирж үзээрэй гэж хүсэж байна. За мөн дээрээс нь манай продюсер хэлсэн бид бүхэн урьдан дандаа хөдөө орон нутгаас өөр хотуудаас ирээч гэж хүсэл тавьдаг байсан. Бид нар анх удаа онцолж хэлж байгаа шүү. Бид нар анх удаага Дархан хотод очиж байгаа. За урьд урдны зөндөө олон тоглолтууд болж исэн. Тэгээ маш олон хүмүүс бидрийг андуурж идэг. За тэгээд дэлхийн цирк тоглолт маань ерөөсөө дэлхийн шилдэгүүдийг авчирдаг гэдгээрээ онцлогтой байгаа. За тэгээд та бүгдийн өмнө Бруно Тони орж байна. Hello everybody, I'm very proud to be here in World Circus Mongolia, in this world famous stage, and especially for me it's very big emotion to be part of this great show, what will be inauguration the circus season in this beautiful renovation circus. When Erdene invited me for this project, I was so excited because he promised me to organize tour around the Mongolia. After here we will go in the city of Darkhan, and I think will be a very big occasion for the Mongolian population to see this high-level show, not only in Ulaanbaatar but also in other cities of this wonderful country. За юуны өмнө Double Stage компани Эрдэнэгийн урилгаар одоо энэ дэлхийн хэмжээний жүжигчтэй нэг дор нэг манежинд гарах гэж байгаадаа Туйлын баяртай байна. Тэгээд зарим зүйлийг би өөрийн зүгээс бас нэмж хэлье. Бруно бол Итали улсын циркийн жүжигчин. Бруногийн гэр бүл 150 жилийн түүхтэй зөвхөн циркийн сургуультай амьтдыг одоо өдөрдөж бэлдэж ингээд 150 жилийн түүхтэй гэр бүлээс гаралтай. Өөрөө бол гэр бүлдийнхэн 5 дахь үеийн амьтан сургагч гэсэн ийм одоо мундаг жүжигчин байж байгаа. За тэгээд маш олон улсын циркчдийн тэмцээнээс алтан хүрэл медаль авсан. За тэгээд тодруулж өшөө дээрээс нэмж хэлэхэд Улаанбаатар хотод дэлхийн цирк Монгол тоглолтод оролцох урилга авсан. Мөн тэрнийхээ хэрээр зөвхөн Улаанбаатар хотод тоглохоос гадна Дархан хотод болох тоглолтыг бас их тэсний ядаг хүлээж байна. Ягаад гэвэл зөвхөн Улаанбаатар хоттой танилцахаас гадна Дархан хотод бас очиж өөрийнхөө одоо энэ циркийн аялын тоглолтынхаа хэмжээнд бас дахин нэг шинэ хуудас нээхээр болж байгаа. Тэгээд ер нь бидний голлож анхаарал тавьж ажиллаж байгаа зүйл маань түрүүн бас манай баяраа маань хэллээ. Энэ нь юу вэ гэхээр Улаанбаатар хотод тоглож байгаа
уран бүтээлчд маань 100% дараагийн хот буюу дархан хотод яг л энэ бүрэлдэхүүнээрээ энэ сургуультай амьтдтайгаа энэ одоо түрүүний хийсэн циркийн хаан үзүүлбэр, бусад акробат гэдэг бүхэл үзүүлбэрүүд маань бид нартай хамт явна. Одоо бидний харж зассан байгаа энэ циркийн маньяж, энэ тор бүхэл юмнууд дархан хотод очиж тоглогдсон. Тэгээд яагаад энэ бүгдийг ярьж ийм гэхээр үзэгчдээс маань бас жоохон ихтгэл үнэмшилгүй тийм асуултууд айгүй их ирж байгаа. Та нар Улаанбаатар хотод бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолцоод дархан хотод болохоор тоглолтоо одоо цомогтгоод гэдэг юм уу, магадгүй одоо Улаанбаатар хотод 2 цаг 30 минут тоглосон бол дарханд барнууд нь ирэхгүй, нохоо муурнууд нь ирэхгүй, иймэрхүү эргэлзээтэй зүйл байгаад байгаа учраас өнөөдөр ингээд эвлэлийн баг хурлаар ингээд албан ёсныхоо мэдээллийг та сэтгүүлч та бүхнээрээ дамжуулаад ингээд хүргэж байна. Тэгээд Yes. да. Тийм учраас одоо ингээд өнөөдрийн хэвлэлийн баг хурал дээр зарлагдсан, дурддагдсан та бүхний үзсэн номер одоо бүхэл зүйлүүд дархан хотод тоглогдсон. За тэгээд сүүлд нь ингээд товчхон хэлэхэд Асаа циркэд дэлхийн цирк Монгол тоглолт маань 4 сарын 18-наас эхлээд ердөө 8 хүн өдөр зөвхөн хагасаа бүтээл сайн тоглогдоод дархан хотын тоглолт маань дархан United Arena-д 5 дугаар сарын 16, 17-нд ердөө 2 хүн өдөр тоглогдоод дууссан. Тасалбар Асаа циркийн кассаар болон Тик цэгийн сайтаар онлайнаар зарагдаж байгаа. Мөн дээрээс нь хэлэхэд эхний 4 өдрийн тоглолтын тасалбар маань ерөнхийдөө борлуулагдаад нэг 80% нь борлуулагдаад дууссан байлээ. Тэгээд тасалбар бол бид нар анх л 13 онд гаргасан үн ямар байсан яг тэр үнээрээ л явж байгаа 30,000, 40,000, 50, 60, 70 гээд маш олон сонголттой бололцооны үнээр манай тасалбар зарагдаж байгаа. Тэгээд одоо ингээд та бүгдний харж байгаа хэсэг бол партер 1 2 3 гээд хэсэг. Тэгээд ерөнхийдөө циркийн урлаг, циркийн байранд ирснээр үзэгчд үнийн хувьд одоо хямд билет авахлаарэ огт юу ч харагдахгүй гэж ойлгож болохгүй. Ерөөсөө ингээд тойрог учраас хаанаас нь ч харсан одоо энэ циркийн тоглолт маань 100% харуулт сайн байна. Би энийг бас дахиад жоохон тодруулж яагаад тэгэхээр түрүү жил Степ Аренад бид нэр сүүлийн 2 жил хийхэд зарим талдаа ойрхон, зарим талдаа хол харагддаг байсан бол энэ жил бол 30,000 билет ч авсан ойроос харна, 80,000 билет ч авсан ойроос харах одоо ийм одоо боломжтойгоор циркийн одоо барилга дотор цирк тоглохын хамгийн том давуу тал ач холбогдолтой. За тэгээд хэдүүлээ амтэн сургагчаа барнууд руу нь явуулъя.